Өмнөх бичлэгэн дээр өмнөхийнхөө өмнөх бичлэгэн дээр нүрээ чинь бутаж өгсөн. Нүүрнүүд чинь бодож өгсөн. Тэгээд дараа нь нүр толгойг чинь массажлж өгнө гэжээд би болоод нэр бичгэр болох шүү гэж бихээсэн. Нарт мэдгэцэн. Тэгээд та нарыг нэг дөрвөн хүмүүс туртайгаа сонгоод бичүүлээрэй гээд цаас бэлдсэн. Тэгэд энэ дөрвөн цааснаас сонгоод бичүүлж шүү заяа. Тэгээд би ингээд торт гардаг зеро болоор бичнэ. Тэгээд хонь ямар нэг эможи заяа. Тийм болохоор та нар гэлс бичээл заяа. Би өөрийнхөө нэрийг бичээ та нарт үзүүлээ л да. Би ягаан өнгөн дээр бичүүлмээр байна. Ягаан өнгөнийхэн цуухан байгаа болохоор ингээд юу вэ шүү. Хурдан тушиж магадaltaй ягаан өнгөх гэсний хорхин зөв. Дараагийн бичлэгэн дээр ягаан өнгөсний хийхгүй байвал та нар намайг ягаан өнгөнд дууссан байна гэж ойлгох хэрэгтэй. Би угаасаа тэрнэр бичиж байгаа бичлэгэн дээр хэлний ягаан өнгөнд дууссан шүү гэх. За мэдээж би та нарт өөрийнхөө нэрийг бичиж үзүүлээ л да. Ягаан өнгөн дээр ягаан өнгө байгаа юм чи шар өнгөн дээр. За ингээд. Би яг та нарын нэрийг бичхдээ камераа эргүүлжснээ бичиж үзье. Тэгвэл салах үрээд л хийж байгаа. За би энэ цасаа хайлчна зэв. Та нэг өөр нэг шин цаснаас эхлэв. Тэгээ маргалж ингэ биччихлээ. Тэгээд би хойно инээцэн нүдэн зүрх болцсон юм уу гэж байна. Зүрх магадгүй. Нуу шарн байх юм биш. Тэгвэл би зүгээр л зүрх төрч. Ягаан үг зүрх. Зүгээр өөрөө яах гэж бодоод өөрийнхөө жоммоо ажиллаж шүү. Тэгвэл харахыг амар гоё шүү дээ. За би яг та нарыг ийм маягаар зурна. Тэгээ